За шидэж шугал бичгийн хэрэгслийн бөөний төвөөс за дараагийнхаа гуурсан баримт үдгчний дараагийн загвар болох GB700 гэдэг дээлигийн гуурс үдгчийг та бүхэнд яаж хэрэглэх зааврыг өгөх гэж байна. Энэ GB700 гэдэг энэ загвар дээр одоо ингээд бид нэр зөндөө цоол бол байна тий. Тэгэхээр цаасны голд байгаа нөгөө юуг нь маш өөр авч үлдээд байгаа ш цоолсныг авч үлдээд байгаа тий. Тэр нь одоо ингээд нөгөө цоолж байгаа 90 дотор нь дүүрсээр хагаад тэгээ дээшээгээ нэг дотор нь байгаа өөрт нь хийцэн ингээд хонглоор дамжаад ийшээгээ унаад ирдэг. За унж ирэх байгааг нь авдаг юу энэ шүү за. Энэ дотор юу унаад одоохонд энэ шинэ байгаа учраас олон цоолоогүй ганц хоёр хон цоолц учраас орж ирэхгүй. Нилээд олныг цоолоод ирэнгуут нөгөө хогнууд нь цоолсон хогнууд нь ийшээгээ орж ирнэ гэсэн. За тэгээд энийг аваад цэвэрлэх нь байна. Машина хайрцагнаас нь задлахаар хайрцагын дотор нь 5 ширхэг 30 см-тэй гуурс байгаа. Тэгээд дотор нь мэдээж цэглэгаан багж учраас өөрийнх нь залгуур. За мөн энд хэрэгтэй 1 2 3 4 tools байж идэг. За энэ нь болохоор за энэ тусгай төлхөр байгаа. За тусгай төлхөрийг ашиглахдаа гуурсныхаа эрийг солиход ашиглах нь байна. За мөн адилхан доор нь цоолоход нь хамт явдаг. Энд хийдэг хам. Та бүхэнд энэ машиныг яаж ажилуулах талаар нь зааж өгье. За эхний ээлжинд бүгдээрээ тижээлээ хийн. За тижээлээ мэдээж арталт нь тижээл хийх холбоос байгаа. Тижээлээ хийлээ. За цахилгаанд залгаад за энэ дээр асаах товч бий. Асаах товчийн дарна. За асаах товч дарсны дараа машин болохоор энэ дээр одоо эхний ээлжинд улаан гэрэл асж байгаа тийм ээ. Улаан гэрэл асж байгаа. За дараагийн ээлжинд Т-ний халаач эхэлж байна. За Т-ний халаах үе доотлын Т, дээдлийн Т хоёроо халаач эхэлж байгаа. За би цоолж үзүүлэх гээд ингээд бэлдэж цаас байгаа. Цаас маань ойролцоогоор 2 гаруй см зузаантай цаас байгаа. За машиныг халж явах үед нь бид нэр цоолж болно. Бүрэн халсныхын дараа хэдүүлээ гуурсаа хийж агаад гуурсаа энэ шиг ингэж тавлж өгөх нэ. За машиныхаа эхлэхийнхээ өмнө энд хийдэг гуурс хийдэг зай байгаа. Гуурсаа хийлээ. За гуурсаа хийсний дараа энд ийм лазер байгаа. Түүнээс гадна ийм хэмжээ тавьсан хэмжээнүүд байгаа. Бид нар энэ хэмжээнүүдээр авч болно. Хэр зузаан бэ гэдгийг харж болно. GB700 гэдэг загвар маань одоо 50 мм буюу 5 см хүртэл зузаан баримтыг үддэг байгаа. За түүнээс гадна GB700 энэ юу маань болох тэрэ багаж маань болохоро дэрэлдэж эргэж бас цоолдог юу болохоор маш өөртөө хөнгөн цоолж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг байгаа. За энэ дээр байгаа энэ лазер байгаа тийм энэ лазераар хідүүлээ хэмжээ авч байгаа. За одоо хаана цоолох уу гэдгийг хэрвээ бид нэр тавьчих юм бол лазераар за би эндээс нэг бал авч агаад за би жишээ нь одоо нөө хэд цоолж үдэх үү гэдгийг хийж байгаа. Энд нэг цоолж болж байна. За албаар энэнийг энд биш жоохоо эндхэн цоолж тэ энд байж болж байна. За би нэг ингээд нэг 3 цоолоод энэ 3 дээр цоолоод үзүүлээ тийм ээ. Урдчлаад ингээд тавьсан тэмдэгнүүд дээр цоолох гэж байгаа. Тэгэхээр машин маань урдчлаа халаах гэдэг нь ногоон болсон байх хэвээр. Түүнээс гадна энэ бол тижээлийн гэрэл байгаа. За одоо бэлэн болсон гэсэн үг байна. Лазерын зураасан дээр тохируулаад цоолох товчийг дарна. За энэ эргэж байгаа шүү за. Эргэж цоолдог байгаа шүү. За одоо эргэж цоолсон бол эндээс гэж таслаа гаргаад ирнэ. Энийг дарах үед юу н гараад ирж байгаа тийм гуурс нь гараад ирж байгаа. Гуурсаа ишээ хийлээ. За гуурсаа хийсэн бол дээр нь чиглүүлэгч төмөр байгаа. Чиглүүлэгч төмрөө дарлаа. Дараа нь тавладгаа ингээд арчна. За энэ өөрөө тодорхой хугацаа цоолоод хийцэн бол одоо ингээд болцсон гэсэн. Яг нэг саяны эхний зураасан дээр гарсан хоёр талд нь ингээд тавлаад тавьсан. Энэ гуурсных нь өргөн байгаа. Гуурсных нь өргөний 4.8 мм-тэй гуурс хэрэглэдэг байгаа шүү. 5.2-оор цолоод 4.8. За дараачихын мөн адил би энэ одоо нуруунаасаа жоохон хол зайтай тавьсан байгаа. За нуруунаасаа хол зайтай тавьсныгаа дахиад энэ дээрээ тохируулна. Тохирууллаа. Цоолох товч нь энэ байна тийм ээ. Цоолох товчийг дарлаа. За энд бол өөр олон товчныг ашиглахгүй. Цоолох товч дарлаа. За одоо би эндээс гуурсыг авлаа. Гуурсыг хийгээд хийж оруулсан болвол тавлах товчоод арчин. За тэгээд энэ өөрөө автомат бууж ирээд ингээд арчин. За ингээд
арт тал нь болон уртлыг ингээд цоолж байна. За мөн адил яг энэ дээр тавьсантай адилхан энийг дахиад хийдүүлээ. Яг энэ дээр нь цоолж болно.